тэрүүгээр мэдээж би бахархаж байдаг. Одоо манай аав төрийн дуулал зохиосон байгаа. Одоо 90-ад оны жоохон тийм эдрэтэй үед бол тэрнийг нэг солих санаатай юм уу өөр одоо юм зохиол оруулдаг юм уу гэж нэг тийм санаа гарч байсан. Гэхдээ манай аавын тэр төрийн дуулын үг одоо үлдсэн. Би тэрэнд их баяртай байна. Одоо харахад бол ер нь Монгол судлал бол маш их хөгжиж байна. Нэг талаараа сэдв их өргөжиж байна. Хуучин одоо тэр ерөнхийлөгчийн хэлснээр одоо түүх хэл утга зохиолоор ингээд хязгаарлагдаж байсан. Одоо бол эдийн засаг, нүүдлийн хөгжил, соёл иргэншил гэдэг олон сэдвээр баяжиж байна. Тийм учраас одоо дэлхийд даяар маш их алдартай болж байна. Одоо би багшилдаг Москвад би Монгол ангийн одоо удирдагч багш гэх юм уу Монгол төвдийн. Тэгээд хараад байхад одоо хүүхдүүд маш их сонирхож байна, маш их дуртай орж ирж байна. Сайн хүүхдүүд байна. Одоо би цаашид Монгол судлал тасрахгүй гэд найдаж байна. Тэрэнд одоо хамаг хүчээ өгч байна. За би бол одоо би хуучин бичгийн зохиолыг судалдаг хүн. Саяхан би одоо цагаан сэцний Эрдэнийн товчийг бол орсоор орчуулаад тайлбар хийгээд манай аавын сан хөмрөгөөс нэг судар бичгийг хэвлж авчирсан байгаа. Тэгээ би одоо ингээд нэг хараад байхад нэг тийм шинэ хандлага гарч байна. Бичгийн зохиолыг судлах жоохон дургүй байгаа мó. Тэр чиглэл бол жоохон суларч байна. Одоо хуучин хамгийн хүчтэй чиглэл бол тэр байсан. Одоо манай аав Эренчонгооч гэх юм уу гадаадын одоо хайсыг зэрэг олон тэр талаараа маш их хүчтэй маш их алдартай эрдэмтэд байсан. Одоо бол жоохон хуучин бичгийн зохиол, хуучин судар бичгийг одоо нөхөж үзэх жоохон хэцүү байдаг юм уу яадгийг голцоо. Одоо хүүхдүүд болохоор антрополог, social anthropology гэдэг янз бүрийн тиймэрхүү чиглэлд орох дуртай. Би бол өгтөө тэрнийг жоохон хөнгөн гэж үзэж байна. Одоо хуучин монголчууд нүүдэлчин гэхэд ямар их хөв соёлыг үлдээсэн. Тэр одоо нүүдлийн амьдралд бол таарахгүй шүү дээ. Хичнээн их сайхан ном зохиол бичсэн. Хичнээн сайхан тайлбар хийсэн. Монгол ороо төвдөөрөө. Тэгээд тэрнийг судлахгүй бол болохгүй. Монголчуудаа одоо хүүхдүүдээ тэрэнд уриалж байна. Олон чиглэлтэй. Тэр чинь ганцхан одоо яг олон эрдэмтэд уулзаад хэн юу хийж байна, хинтэй хамтарч болох уу, юу шин санаа юу байна гэд танилцах маш чухал. Хоёрдугаарт бол Монголын өвийг хамгаалъя гэдэг нь бас тийм одоо бол их чухал үүрэг байгаа бид нар дээр. Яг гэвэл одоо энэ ертөнц чинь ер нь их адилхан болоод байна шүү дээ. Бүх одоо чи Германд очно, одоо мэдгүй гачууртад очно, адилхан супермаркет, адилхан одоо бараатавар тэгээд хүүхдүүд адилхан юм уншдаг, адилхан утсаар одоо тэр social ухаж уншдаг. Тийм ертөнцид одоо өөрийн гэсэн Монголоо гэсэн үндэсний соёлоо хамгаална гэдэг их чухал гэж би бодож байна.